Өмнөгөө аймгийн Далан зодод сумын баруун хэсэгт сүндэрлэг харагдах гурван сайхан уулын домог. Эрт дээр цагт юм гин хангай нутагт шунхай ховдгороо шулан болсон нэгэн баян байдаг гэж. Шунхай баян дэрсгэн гурван сайхан охидтой юмсан тий. Охид нь өсөж төрнөж олны хараа булаасан онцгой сайхнаараа хошуу нутагтаа гайхагдсан. Эзэгслэн төгөлдөр насгүй гүйцэн өсгөгчүүд болоход баян аав нь охидоо хадамд гаргахаар шуурхай бэлтгэж хошуу нутагтаа баян чинэлгэрээ нэрд гарсан гурван хөгшин ноёнд гэргий болгоход сэм тохирчход байгааг нь нэг өдөр ээж нь охидоотой хэлчихэж. Хүсэл хайрын жигүүрэн дэлгэж яваад тэдний онгон зүрхийг хүүтэн хөлдөө чулуугаар хайрах шиг болж хүнд хэцүү завлан хүлээж байгааг гэнэт ойлгосон охид аав ээжээсээ нууцхан зөвлөлдөж алс холын говь нутагт очиж амьдрахаар шийдэж гин. Баячхаас өөрийг боддоггүй аавыгаа ховдог шунхай баядад өөрсдийг нь гэргий болгож өгөхөөр босон хязгааргүй гомдож нэгэн шөнө гэрээсээ сэмхэн гарч хамгийн хурдан мордоо унаж өндөр уулыг давж өргөн говьд гатлан яв. Өмнөний цэлгэр говьд ирчин амьдран суужээ. Алсаас ирсэн гурван сайхан бүсгүй тугай мэдээ говь нутгийнхны дунд торхноо тарж хамгийн захын айл өргөд хүртэл төгжээ. Энэ үед алс зүүн зүгийн говь талаар нутгийн баячуудын адуун сүргийг өдөр шөнөгүй манаж хэрээр гэр хийж хэцээр дэр хийж амьдардаг үлзий, цагаан, цогт гэдэг гурван сайхан залуу өнөө гурван сайхан охидын тухай мэдээ. Тэдний чихийг нэгэн адил дэлсжээ. Нэгэн удаа гурван залуу сүргийн бэлчээрт уулзаж элдвийг ярилцсан хөөрмөлдөж хол нутгаас босож ирсэн хүүхнүүдийн тухай ярианд шилжжээ. Гурвуулаад тэр хүүхнүүдтэй уулзаж учрах нэгэн санаатай болохоо мэдэж цаг болсон адуун сүргийнхээ дотроос хамгийн сайхан мордоо шилж унаад шөнийн манад гарах цагийг тааруулж явахаар тохиролцжээ. Түүнээс хойш орой бүр гурван залуу гурван хүүхнүүдийн очиж хайр сэтгэлээ илчилж ханилан сууж амьдрах тухайгаа хүртэл ярилцдаг болж. Энэ мэд учран уулзаар байгааг баяны даалгавартай нэгэн зарц мэдэж бидний нууц ажлыг эзэндээ хорлж гин. Адуун сүргийг нь эзгүйдүүлж ардаг хурдан хайртай мордыг нь ээлжлэн унаж байгааг мэдсэн. Баяны хорсол туйлдаа хүрч адуучин гурвыг барьж ирээд 10 банздаж хоёр хөлтөнд хүндгэн жойж хоньны бэлчээрээс цааш холдож чадлаггүй аргалчин болгочихсон учраас хайртай амрагуудаа очиж уулзгаас нэгэнд өнгөрчээ. Шархны халуун сэтгэлийн гоногт гатсан гурван хөвгүүдийг мөрөөдсөн гурван сайхан охин айгам халуун зуны цагт аадрын ариун хураар цээжийг нь дэвтэж хөхөө өвлийн цангинам үед хөвөн зөөлөн засаараа хучдаг болж гин. Энэ цагаас хойш танхил залуу насны хайр сэтгэлийг үнэнчийг илтгэн адуучин гурван хөвгөн үлзий таваа, цог таваа, цагаан аваа гэж гурван ижилхэн толгод болж мөнхөрөн үлджээ. Говьд идээссэн гурван сайхан хүүхэн гурван сайхан уул болон сүндэрлэж жил бүрийн дулаан өрийн цаг ирэнгууд хамгийн түрүүнд ногоон торгон дээлэн өсцгөн гунхалдаж улирлын сэрүүн намар цаг болонгууд цагаан эсгээ тооцоороо духлуулан гангалцгаадаг нь холоос ирэх ёстой хонгор хөвгүүдтэй огтож байгаа нь тэр юм гинлээ.